Дэлхийн монголчуудын MJ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цагаар манд та бүхэнд хүрдэг Ямааны махна халуун дээр нүрээд Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс Зарим муутай болон ааш муутай айрынаар хамтран хүргэж байна. За өнөөдрийн найрлагч Чанбат ажиллаж байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартаа Folio Forte 800 фолио хүчил хамтран ажиллаж байна. За мөн амьдралыг тань хялбарчлах, ажлыг тань хөнгөвчлөх Mobi AI хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амар уу? Сайхан амарсан. Зэ Hot Topics нэвтрүүлгийн бас гаргийн YouTube-ийн дугаар дээр бичсэн комментуудыг танилцуулъя. За Шири Тэг727 Гүгтэнгэр минь хоёр том убба маань хэрэлдээд хэллээ. Попкорно бэлдээ та яригаа сонсоод байж дээ. Трамп бол Эпстейний хэрэгт холбоотой байж магадгүй бах тэр үдшилэг болдог арал дээр нь очдог байсан гэсэн штэ гэсэн байна. Сүүлд тэр нөгөө Трампын яг Эпстейнтэй бүр тэрвэрлдээд янз янзын уулзж байгаа бичлэгүүд зөндөл тарадлаа. Залуудаа бол ялцчгүй Эпстейн Трамп хоёр бол хамт уддаг л байсан болж таарж байгаа юм тий. Тэгсэн үү? Тий. Тэр нэг видеонууд нь бас тараад байсан. За Дэлгэр хангай Дэвид Бекхэм сэр цал аавна гэдэг нь гоё юм аа. Ганцхан манайд цал гуншин өгдөөд байдаггүй. Бусд нь бас өгдгөл юм байна шүү дээ гэсэн байна. Сувдан 8475 халуухан сэдвийг өглөө босоод л сонсохоор яардаг да. Өглөө босох ирч хүч, нойрноос сэрэх хүч өгдөг хоёр арида баярлалаа. Пошус Варшав хот гэсэн байна. За тэгэхээр өнөөдрийн Hot Topics буюу дэлхийн трендүүд онцгой трендүүд хаана байгааг нь бүгдээр сонирхъя. Бүгдээр өмнөд Америк руу очих нь Колумбод за том хэрэг мандсан. Колумбод яг одоогийн байдлаар 2 том сэдв олонний анхааралд байна. За эхнийх нь хамгийн сонирхолтой байх гэж бодож байна. Мигель Урибе гэдэг хайлт. Колумбд 1 сая хайлттай байна. За Мигель Урибе гэж ямар очтой хүн бэ гэхээр за энэ ч бүр түүх нэг сонь юм лээ. За Колумбыг эхлээд бүгдээр санаадах юм. Колумбыг юугаар нь сайн санах вэ? Таньдаг бай. За кофе, хар тамхи, Пабло Эскобар. За Пабло Эскобар гэдэг чинь нэгэн үе дийлдэхэ болцсон. Ер нь бол Колумбтой бол одоо домог мэд тахигддаг хүн шүү дээ. Яг тэгэхээр Америкуудад хар тамхи зараад өөрөө баяжаад орж ирсэн мөнгөөр хэдэн тэрбум доллараар ойр хавьд хоорондоо хөрөнгө оруулаад байдаг. Ийм үнэ ч одоо хайрлахгүй гэж яг. Улсын их орны ядуу байхад чинь мөнгө олж ирээд байдаг. Гол нь тэр хар тамхины төлөө Колумб хүмүүс зовхгүй байгаа. Колумб хүмүүс хар тамхинд дондохгүй байгаа. Америкууд л тэнд ямар ч гэсэн хар тамхинд живж байгаа. Колумбод бол тэрнийг мөнгийг нь аваад баяжаад байдаг. Энэ чинь одоо яг одоо Колумб хүний нүдээр бол гайхамшигтай бизнес гэж одоо зарим хүмүүс харагддаг гэж магадгүй. Энэ утгаараач тэр Пабло Эскобар олсон мөнгнөөсөө харамгүй их мөнгийг одоо Колумбдаа ойр хавийнхаа хүмүүстэй зарцуулсан байдаг. Ингээд дийлдэшгүй том улс төрч болсон одоо ер нь бол Колумбд инх хар тамхины бүлэглэл болоод газар авсан гэж хэлж болно. Ер нь хар тамхи 8 альжсэн тэр том бүлэглэлийн толгойлогчийг магтаж яриаггүй. Яг одоо тийм үү Колумбчууд өөрсдөө Пабло Эскобар нас барсан гэдэг мэдээлэл цацагдсны дараа телевизээр уйлаад манай Робин Гудыг аваа явуулчлаа гэж уйлжсэн бичлэгүүд нь бол YouTube дээр ч байдаг. Колумбод нь өөрсдөө тийм гэсэн үг тийм. За яг тэрнийг нь одоо батлах нэгэн одоо хэрэг боллоо. Ер нь бол за ингээд нэг ийм гэмт хэргийн бүлэглэлийн хүн баяжлаа. Эх орондоо хэрэгтэй юм хийж аим шиг хараглаа. Гэхдээ эн чинь яг үнэндээ өөрийнхөө улсаа ингээд замхруулаад байдаг, авилгалд автуулдаг, аимшигтай болгодог. За иймхүү Колумб бол хоёр хуваагдсан гэж хэлж болно. За нэгдэлт бол за энэ одоо төрийн институтуудыг сайжруулах хэрэгтэй, орчноо сайжруулах хэрэгтэй гэсэн ийм хэсэг хүмүүс байгаа л нөгөөдөл нь үгүй та нар одоо улсынхоо эсрэг буруу юм хийгээд байна гэсэн хэсэг хүмүүс бол байгаад байгаа тийм. За тэгэхээр юу болсон бэ гэхээр Мигель Урибе гэдэг хүн бол юу ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгээр болсон 39 настай Колумб хүн. За энэ зүгээр нэг хүн биш. Түүний ээж нь Диана Турбай гэдэг нэртэй сэтгүүлч байсан. 1991 онд картелууд Пабло Эскобарын картелийнхэнд баригдаад алуулж исэн 91 онд. За ээж нь одоо бас ийм юутай юу юм бэлээ одоо дайсагнадаг гэх юм уу? Одоо энэ Эскобарынхантай. За өвөө нь ерөнхийлөгч хийжсэн. Одоо юуны Цэсар Хулио Цэсар Турбай Аяла гэдэг ерөнхийлөгч хийжсэн. За ийм хүний одоо ач нь энхүү ерөнхийлөгчийн сонгуульд дэвшгээр бас нэлээд магадлал өндөртэйсэн энэ ерөнхийлөгчийн дэвших хүнийг хойноос нь 3 удаа буудсан байна. Буудах тархинд нь 2 удаа, хөлөнд нь 1 удаа буудсан. За энэ бол одоо 2026 онд Колумбийн сонгуул болох юм байна. За тэгээд хамгийн магадлалтайсэн хүнийг энхүү хэд удаа буудсан аимшигт үйл явдал боллоо олонний нүдэн дээр. Хамгийн амар. За яг энэ буудсан хүн нь 15 настай хүү байна.
За. 15 настай хүү. Аха. Өөрөөр хэлбэл магадгүй энэ одоо ямар шалтгаанаар түүнийг буудсан, хин түн захиалсан, хинч мэдгүй байгаа. Ямар ч хэлсэн хамгийн том улс төрийн том нэр нөлөө бүхэн энэ хүнийг 15 настай хүүд буудалж чадана. Яг одоо нас ороогүй хүн байна хамгийн сонирхолтой нь. За яг тархинд буудсан сум болгон бас аминд хүрдэггүй тохиолдол байдаг юм байна. Нас бараагүй гэсэн. Нас бараагүй. За. Яг одоо маш хүнд нөхцөл байдалтай эмнэлэгт байгаа. Гэхдээ харах нас бараагүй байгаа юм байна. За гэхдээ хүнд байдалтай байгаа. За тэгээд тархинд бас сум яаж орсон хэр хүчтэй суммаар бууцнаас хамаарат нас орохгүй байх тохиолдол байдаг. Ийхүү одоо энэ одоо Мигель Урибе гэдэг хүн анхаарлын төвд байгаад байна. За энэ байна уу, яаж ийн, ийж ийн гэдэг дээр. За Колумбийн эрх баригчдод энэнийг бол одоо хардшилт халдсан аимшигт үйл явдал боллоо. Үүнтэй холбоотой ямар нэгэн нэмэлт мэдээлэл байвал хин захиалсан, яасан гэсэн мэдээлэл өгвөл 3 тэрбум песо амлаад байгаа юм. За тэр нь бол ойролцоогоор 725 мянган Америк доллар. За тэгэхээр Колумбийн эрх баригчдад энэ одоо хүүгийн цаа захиалагч ч юм уу ямар учиртайг тайлах гэж оролцсон мэдээлэл өгсөн хүнд энэ хүү бас мөнгө амлаад за хүн болгон л Колумб даяараа 2 хуваагдчихал ингээд одоо байгаа юм да. Юу одоо нөгөө ард дагзнаас нь буудна гэдэг чинь гэмтэргийн бүлэглэлүүдийн хувьд бол цаазын ял гэж угаасаа нэрлэдэг юм билээ. Тэгэхээр ингээд одоо ерөнхийлөгч нэр дэвшиж байгаа магадгүй энэ хүнийг өрсөлдөгчт нь үү эсвэл одоо гэмтэргийн бүлэглэлийн захиалга уу ямар ч ингэ өсвөр насны хүүхэд очиод ингээд амь насанд нь халдлах орлох хийсэн юм шүү дээ тий. Юу гэж мэдгүй хүүхдээр л одоо юм хэлгэж хараад байна л да. Харин тийм. За энэ Эскобар болон эднес нэг ийм хоёр санал тавьдаг санаж байна. Алт мөнгө Плата ор пломо. За тэрний үгс үг л нэг нь мөнгө сум уу гэсэн утгатай үг юм шиг байна тий. За чи мөнгө ав би чамд мөнгө үгүй. Чи амиал бодчих мөнгө үгүй. Дээрс нь мөнгө үгүй. Эсвэл чи надад сум авдаа гэдэг. За яг тэрэн шиг одоо энэхүү Мигель Урибе гэдэг энэ улс төрчийг одоо пломо юугийн санал болгож байна те сумын санал болгож мөнгө тулгуу гэдэг. Мөнгө тулгуу юм байна те нэрдэж штэ. За чулуун бодол усанд орж ямар актер юм болоо вэ? Ашгүйдээ айргийн анхыг бас 21 настай залуу буудсан да гэсэн байна. За ингээд бас Колумбийн бас хэрэг дуусаагүй Колумб дахиад нэг сэдв хөндөгдөд байгаа нь газар хөдлөлт болж байна. Колумб 6.5 балын хүчтэй газар хөдлөлт болоод хүмүүсийг сандраагаад байгаа юм байлээ. Бас аимшигтай. Одоогор гэхдээ хүний аим эрсдсэн тохиолдол мэдээлэл бол алга байна. Мэдээлэл бол алга байна. Ер нь бол нийтдээ нэг 40-од хүн гэмтэж байгаа юм байлээ. Энэ Колумбийн газар хөдлөлтөнд. Колумбийн одоо нийслэл хот Богото хотод ойрхон энэ газар хөдлөлт мэдэгдээд нэлээд хэд хэдэн одоо дараа нь 6 газар хөдлөлтөд ингээд дуусчихдаг юм шүү дээ. Хүчтэй газар хөдлөлтөнд дараа aftershock буюу чичирхэнүүд дараа мэдэгддэг. Маш хүчтэй орон даяар ингээд чичирхээ мэдрэгдээд байгаа учраас одоо Өмнөд Америкийн 2 дахь том одоо хүн амтай энэ улсад инхүү газар хөдлөлт айлгаад байна олон нийтийг. Зя дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл хоёул өнгөрсөн 7 хоногт 2 ч удаа яриад таарчгүй нөгөө алдарт Мадлин гэдэг нэг одоо хөлөг онгоцтой энэ баг дарвуулт хөлөг гэх юм уу? Онгоцны тухай мэдээлэл хүргэсэн ямар учиртай мэдээллийг эргэн сануулхад за Израилийн бүслэлтэнд 2007 оноос хойш байгаа Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхээр одоо уур амьсгалын төлөө цогтой тэмцэгч Грета Тюнберг нэртэй одоо тэргүүтээ хүмүүсийн одоо баг бүрэлдэхүүн уг хөлгөөр одоо Израилийг газын зурвасыг зорин гарсан. За тэгвэл одоо ерөнхийдөө бол би яг энэ шуурхай мэдээлэл хүргэх гэж байна л да. 3 цагийн өмнө одоо энэ тренд дээр бол яг энэ мэдээлэл Мадлин гэдэг нэрээр ороод ирсэн байлаа. Грета Тюнберг гэдэг нэрээр ороод ирсэн байлаа. Админ гайлтаас тэрүүлжлээ тий. За тэгвэл 3 цагийн өмнө цацагдсан мэдээллээр бол одоо яг энэ Мадлин гэдэг энэ дарвуулт хөлөг маань Газын зурвасаас 296 км-ийн зайд байна. За яг энэ үед нь Израилийн батлан хамгаалахын сайд Израиль Кац гэдэг хүн болохоор Израиль улс одоо энэ бүслэлтийг сэтлэх гэж оролдсон тохиолдолд ямар ч тохиолдолд агаараар газраар тэнгисээр хариу өгнө гэдэг юм аль бие усны мэдгдлийг хийгээд байсан. За тэгвэл дөнгөж найруулагч зургийг нөхөх дөнгөж 30 гаруй минутын өмнө хүн хамгийн сүүлийн үеийн мэдээ цацагдаад нэгэн зураг цацагдсан. За энэ зураг дээр юу гарч байгаа вэ гэхээр одоо ингээд аврах хан улбар шарангийн аврах хантаазууд өмссөн байгаа ингээд одоо энэ хөлгийн багийн гишүүд бүгд гараа өргөцсөн байдалтай. За Израилийн цэргүүд Мадлин хөлөг дээр хөл тавьсан. Ингээд Мадлин хөлгөөс одоо сүүлийн үеийн ямар ч холбоо байхгүй холбоон тасраад тухайн хөлгийн одоо дээр нь байгаа хүмүүс яг яав, ив одоо хувь заяа хаашаа ирүү гэх мэт мэдээлэл бол одоогор байхгүй. Израилийн зүгээс ямар нэгэн одоо сүүлийн үеийн мэдээлэл хийгээгүй байгаа юм байна л да. За энэ ер нь бол Израилууд тусламжийн
гараа сунгасан хүмүүсийг зогсоогоод ерөөсө оруулахгүй бүсэлтэнд оруулчихад байгаа. Энийг нь олон нийтийн анхааралд оруулах зорилготой гэж бас би зүгээр харсан. Яг тэгэхээр эднээс анханасаа хөлгөө гаргахдаа бид нар энд явж байгаа шүүгээд Мадлен Тракл хаана байгаагаа олон нийтэд нээлттэй харуулж байгаа юм. За тэр нь бол Freedom Flotilla.org гэдэг сайтаар яг одоо харуулвал манай найруулагчаас өгөх бах. Энэгээр харуул хаана явж байгааг нь харагдана. За ингээд газар дундын тэнгисээр явж байгаад Мадлийн хөлөг газрын дунд нь одоо яг харагдах бах. Нэг сонин эргэлт хийсэн. Зангаад буцаад ингээд явж байгаад яг одоо ерөөсөө ойртож очиод ингээд гацчаад байгаа билээ те. Тэг хүн болгон хянах боломжтой очих уугүй юу? Ер нь энэ Израилууд яаж хандж ийн гэдгийг хамт харахын тулд ингээд үзүүлсэн чинь яалтчгүй Израилууд бол оруулахгүй. Ямар нэгэн байдлаар зогсооно гэдгийг зарлчаад байгаа те. Энэ Батлан хамгаалахын сайд Израиль Кац гэдэг хүний хувьд яг ийм мэдээлэл хийсэн байлаа. Аль бие осоор Иврийн эсрэг үзэлтэй Грета болон түүнийг дагалдан баясан Хамасын суртал ухуулах хийгч нөхдүүдээ би яг одоо ингээд тодорхой хэлье. Та нар яг одоо буцаад яв. Та нарыг газын зурц руу хүргэхгүй Израиль улс одоо бүслэлтийг сэтлэх гэсэн хэнийгч боловч алан хятагч байгууллага гэж үзэн тэнгис агаар газраар хариу зөвхөлт өгөх болно гэдэг яг ийм аль бие усны мэдээлэл хийсэн бэлээ. Яа ямар амар юм бэ те. Харин тийм ээ одоо тэгээд одоо яг одоо энэ хараг нариулж өгсөн юм шүү дээ. Тэгээ газын зурвасаас холгүйхэн ингээд яг зогсцсон. Тэгээд ингээд анивчаа байгаад байгаа юм. За энэ болохоор нөгөө нэг тракер нь бол ажиллаад байгаа тийм үү? Одоо яг GPS нь гэх юм уу те байршлын заагч нь. Тэгвэл яг энэ Мадлен дээр одоо юу болоод байгаа юм бэ? Холбоо өгөөч гэдэг тэр одоо холбооных нь хэрэгслийг бүгдийг нь унтраацсан. Тэгээ яг Мадлен дээр байгаа тэр хүмүүсийн одоо эргэн тойронд юу болж байгаа болохоор сүүлийн үе мэдээлэл огт байхгүй байна л та. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ Folio Forte 800 хамтран ажиллаж байна. За Folio Forte-г бид ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг зөвлөдгөө. Гэхдээ бас хүүхдтэй болохыг хүсэж байгаа гэр бүлээ шинээр төлөвлөж байгаа гэр бүлүүдэд ч бас санал болгож байна. За амьдралын энэ чухал үед бол B витамин, D3, йодын эрдэс бодисыг зохих хэмжээгээр хангах нь онцгой чухал байдаг. Жирэмсэн болон хөхүүл үед энэ бүгдийг хангахын тулд олон төрлийн тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын хэм маягт онцгой анхаарлаа хандуулах хэрэгтэй. За энэ фолигийн хүчлээс гадна одоо жирэмсэн үед хэрэгтэй бүхэл витамин B9, за B12, за D3 гэд хэрэгтэй мэдээлэлүүдийг бас давхар агуулсан, йодыг агуулсан юм хөтө түн ер нь жирэмсэн хүлэнттэй нэгэд бол хамгийн чухал, хамгийн нандин үе. За ингээд эрүүл байхад фолигийн хүчил бол ер нь жирэмсний бэлтгэл бол хамгийн чухал гэдэг мэдээж хэрэг энэ дундаас их дутагддаг, төгөөмөл дутагдсан фолигийн хүчлээ. Тэгээд дээрэс нь надад энэ Folio хүчлийн Folio Forte-гийн нэг давуу тал нь хайрцаг нь санагдсан. За энэ хайрцаг нь бол ашиглахад туйлын хялбар. За одоо яг ингээд зүүрлэл гаг одоо нэг доошоо ингээд дараад олноор нь авч яваад хадгалах хэцүү байдаг шүү дээ. Нэг кноп дараад нэг юу гарч ирдэг, ийм гарч ирдэг. Яг ийм савлгаатай. Би энийг ч одоо гада хандраад их гоё хялбараас одоо болохоор шохороход авсан чинь Folio хүчил юм байлээ. За ийм савлгаатай. Нэр үнэхээр гашигтэй нөгөө бас нөгөө одоо сүүлийн үед харагдахаа байсан бэлээ сахар орлуулагч гэдэг бүтээгдэхүүн байдаг байсан да. Тэр шиг энэгээр ингээл гараад ирдэг яг. Гараад ирдэг. За яг ийм тухтай савлгаатай ийм бүтээгдэхүүн. За энийг NG United аль биесны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Тэгэхээр та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авмаар байвал NG United Pharmacy гэмээр гэсэн аль биесны вебсайт руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За мөн вебсайт Facebook пэйж руу ороод та бүхэн лайк дараарай. За манай нэвтрүүлэгтээ Folio хүчил Folio Forte 800 хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. Дараагийн мэдээлэл Америк нэгдсэн улс. За Америк нэгдсэн улс тэнд чинь цаана чинь гал болж байна. Галч юу ах уу да. Нэлийн хүнд хэцүү асуудал болж байна. 6 сарын 6 буюу өнгөрдөг баасан гараг. За бид нар манад шүүн болсон байхад Америк нэгдсэн улсын Калифорни мужид Лос Анжелес нэлийн тийм том хэрэг мандсан. За юу болсон бэ гэхээр Америк нэгдсэн улс 6 сард одоо нөгөө горилох бааз гэж сонсч ирсэн үү? Үгүй. Одоо өдрийн ажил хийдэг хүмүүсийн ингээд цуглаад ажил хайгаад байж байгаа ийм газрыг горилох бааз гэж Улаанбаатарт нэрлэдэг гэсэн. Яг энэ шиг Лос Анжелес хотын ийм өдрийн ажил хайдаг хүмүүс цугладаг газар гэдэг юм байна. За энэ одоо газар нь яасан бэ гэхээр нөгөө IC гэдэг одоо цагаачлалын эсрэг тэнцдэг одоо агентлаг нь дайрч ороод хүчээр одоо бага хүмүүсийг баривчилсан. За энэ хууль бус цагаачдын эсрэг баривчилгаа явуулаад байгаа шүү дээ. Гэхдээ хамгийн гол асуудал нь энэ удаа Дональд Трампын засаг гарснаас хойш энэ хууль бус цагаачтай тэмцэхдээ маш
хүнлэг бус гэх юм уу? Маш тийм зэрлэг аргаар одоо тэмцээд байгаа нь харагдаж байгаа юм. За ингээд яг 44 хүн тэр дотор байсан 44 хүнийг баримтлахдаа маш бусармаг, маш ширүүн аргаар баримтлсан энэ одоо бичлэгүүд нь TikTok-оор, интернетээр баахан дараад ийхүү мөргөлдөөн болж эхэлсэн юм. Хүмүүс энэ одоо ICE гэж яриад байгаа Америк нэгдсэн улсын цагаачлалын эсрэг одоо энэ албаныхыг олноороо эсэргүүцэж эхэлсэн. За ингээд мөргөлдөөн болсон. Өө энэ ч одоо бүр дайн шахуу юм болоод байгаа юм шүү. За ерөөсөө яг дайн шиг болж байгаа. Яагаад вэ гэхээр тусгай хүчнийхнийг Трампын засгийн газар дуудаж оруулсан. 2000 одоо National Guard гэдэг тусгай хүчнийхнийг дуудаж оруулж ирсэн. За ингээд Лос Анжелесийн зүгээр ингээд энгийн 50 байдаг хот дотор Лос Анжелес энгийн одоо талбай машин замуудаар том байлдааны нисдэг тэргүүдээр хуржээд буу болон босож юмнуудаар хангаад энэхүү холбооны засгийн газраас нь Лос Анжелесийг одоо Калифорнийн босгочдыг тэмцэх хүчээр дарахт энэ зорилготой мөргөлдөөн болоод энэ газар хавд бүр аимшигтай болж байгаа юм билээ. Ээж бүрэн зэвсэх хэрэгсэлтэй цэргүүд ороод ирсэн юм шүү дээ. Энд чинь бүр цагтаагаа даваад тийм гвардийнхыг оруулсан гэдэг тусгаагийнхыг оруулж бөө юм болж байгаа юм байна. Америк нэгдсэн улсад. За ингээ мөргөлдөөн болж байгаа. Дээрэс нь энд бас нэг сонирхолтой юу байна. Нэг момент байна. за Юу гэвэл Калифорни мужийн одоо яг юу нэ шүү дээ. Одоо засаг дарга нь энэ одоо холбооны засгийн газрын оролцоод байгаа асуудлыг хууль бус гэж үзэж байгаа. Энэ шаардлагагүй ийм их хүчээр ингэ дараад одоо гал дээр тос нэмээд байна. Та нар юм дэмий үйл ажиллагаа хийж байна гэж Калифорнийн мужийнх нь өөр нь эсэргүүцээд байдаг. Гэтэл яг одоо холбооны засгийн газар буюу Америк нэгдсэн улс чинь одоо холбооны улс шүү дээ. Тэн дээр байгаа холбооны засгийн газрын их хүчээр энэ цагаачлалтаа тэмцэнэ гэдэг иймэрхүү мөргөлдөөн үүсгэж байгаа юм. тийм дотроо засаглалтай өөрсдөө асуудлаа шийдэх газар гаднаас орж ирлээ, дээрээс орж ирлээ л гэдэг юм шүү дээ. 1991 үлээ 92 он шиг санагдаж байна. Лос Анжелест бас 5-6 өдөр үргэлжсэн яг ийм одоо бослого тэмцэл гараад за нэг тэрбум гаруй долларын хохирол учирсан санагдаж байна. Одоо нөгөө иргэд чинь нөгөө нэг ингээд задгаарчаараа уулгалаа те эвлэн сүйдгээ зандалчлаад эхэлдэг штэ. За тэгвэл яг Ястин би тод санаж байна л да. Родни Кинг гэдэг нэртэй өнгөт арьстан залууг 5-6 ингээд цагаан арьстай цагдаа нар бүлэглэн зодж байгаа бичлэг нь ингээд цацагдаад тий тухайн үе чинь одоо нөгөө сошиал медиа байхгүй телевизийн сувгуудаар цацагдсны дараа иргэд одоо нөгөө тухайн өнгөт арьстай залуугийн эрхийг хамгаалж уг нь бол ингээд те задгаа талбайд гарч жагсчихсан аа явандаа энэнд ингээд бослого тэмцлийн хэлбэрт шилжээ. За тэгээд Лос Анжелес хот бол 5-6 өдөр эмх замбраагүй байдалтай өрнөжсэн. Тэгвэл яг одоо надад тэр үеийн тэр үзчихсэн бичлэгүүдтэй яг төстэй байдал харагдаад байна л да. Энэ задгаа талбай дээр тийм үү одоо автомашин татсан байна. За тэгээд энэ зүг харж байгаа бол Мексикийн туг ирсэн хүн яваад шүү гэнэ. Яг зөв. Босогчт нь дандаа Мексикийн тугийг бариад байгаа. Ер нь бол 14 настай хүүхдийг барьжилсан байлээ. За хамгийн бас нүд талтарм хэсгүүдийг одоо Лос Анжелест амьдарч байгаа хүмүүс юу гэж тайлбарлаж байгаа гэхээр хүүхдүүд нь яг одоо сургууль төгсөж байгаа. Зарим хүүхдүүдээ сургуулийн төгсөлт дээр нь ирсэн байгаа эцэг хүүхдүүд хуршээ бариад тэгээ хөөлөл талбар хажим болж байгаа. Уг нь бол Америк нэгдсэн хүүхдүүд нь Америк нэгдсэн улсын иргэд болсон байдаг. Ээж аав эцэг их нь болохоор хууль босол юм шиг байна л да. За тэгээд тэднээс мэдээж хэрэг хүүхдийн сургуулийн төгсөлтөн дээр ирнэ шүү дээ. Тэгэнгүүт нь энийг нэгээд авч явсан цухтаасан гэл. За ер нь л нэлээ асуудал болоод байгаа юм билэ. Ингэж их хүч хэрэглэхээр тэр олон сая хүмүүсийг тэгээд одоо гаргаж барах юм болов уу? Гэхдээ одоо үнэндээ сайн би мэдгүй танаа ахал хэлгүй. Манай ах чинь ер нь чадахгүй л гэдгүй юм шүү. Ерөөсө чадна л гэдэг. Манай ах би чадна юм. Бодол байгаа л. За дэмжээ ажиллагаа танилцуулаад тийм манай нэвтрүүлэгтээ барилга уурхай агаас яа хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Прошаг эрх дэлгүүрээс ураатай. Прошаг их дэлгүүр дэмжээ ажиллаж байна. Прошаг барилга уурхай багаж хэрэгслийн их дэлгүүрийн жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг зуны хямдрал эхэлсэн байгаа маань 6 сарын 2-ноос 30-ныг дуустал зохион байгуулагдаж байгаа зуны хямдралын үеэр бүх бараа 15%-аар хямдраад за зарим сонгогдсон бараануудаа 80% хүртэлх хямдрал зарласан байна. Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрт гарын бэлэг бас өгөх юм байна. За мөн та хүссэн бараагаа онлайнаар захиалаад шууд хөрвүүлээд авах боломжтой. Утасны дугаар нь 7718 11 11 юм байна. 7718 11 11 манай нэвтрүүлгийг Прошаг дэмжин ажиллаа баярлаа. Баярлаа. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл за энэ Монголд ямар нэрээр орчуулагдаж гарсан би сандгүй. Гэхдээ Монголд гараад бид нар бүгд үзсэн нэг киноны гол дүрийн жүжигчин эмэгтэйтэй
холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. За. Холливуудын жүжигчин гоо үзэсгэлэнгээр алдартай Брук Шилдс гэж бүсгүй байдаг. Ямар сонсон нэрэ. За. За энэ одоо Blue Lagoon буюу одоо цэнхэр булан гэж орчуулагдлаа. Яагаад нэг арал дээр Тийм шүү дээ. тийм ах トゥ хоёр л өдөр чи одоо юу Ах トゥ хоёр гэдэг Тийм. чинь нэг нэгнтэй дуурлаад байлаа. Хүүхдэд болдог ч гэлөө. Гэтэ тэр нэг сүултээ яг дурсаах нь биш ч гэдэг лөө. За санахгүй. тийм тэгээ нэг хүүхдтэйгээ зүг завин дээр хөвж явж байгаад жимс идсэн. Тэгээд ингээд нөгөө нэг тэр хоёр чи үхсэн билүү үхсэн гэж байж байгаа ч хүүхэд нь амьд тэгээд яг онгоцонд олдоо дуустдаг санагдаад байна л та би одоо сайн санахгүй. За тэгсэн чинь яг энэ киноны гол дүрээ одоо тэр бүсгүйн дүр тоглож исэн Брук Шилдс гэж үзэсгэлэн гоо үзэсгэлэнгээр одоо тий Холливуд өтгөө дэлхийд даяар ингээ магтан шагшигдсан олон жил яригдсан бүсгүй байдгаа. Энэ жил 60 настай жүжигчний хувьд нийгэм мэдээлэл хийсэн. За би түрүү хайж үзлээ. Брук Шилдсийн яг өөрийнх нь хөрөнгө бол 40 сая доллараар хэмжигддэг юм байна. За энэ хөрөнгөн дундаас яг өөрийнхөө тийм үү бүр өсвөр наснаасаа авч хадгалж ирсэн үнэт эдлэлүүдээ бага охиндоо одоо гэрээслэнэ гэдэг ийм мэдээлэл хийжээ. За. За энэ ч одоо хоёр охинтой юм байна. 22 настай Рован, 19 настай Грир гэдэг хоёр охинтой. Яагаад том охиндоо өгөхгүй багад нь өгч юу гэж хүмүүс гайхаад байна л да. Алагчлаад байна уу да. За тэгсэн чинь энэ дэр бас тайлбар хийсэн байна. Яасан бэ гэхээр нөгөө одоо л эн чинь тий олны одоо мөнгө хөрөнгөтэй тий олны танил эмгтэй ч одоо охтуудаа тэгэл гой сайхан явуулахыг хүссэн шүү дээ. За том охиндоо ингээд үн цэнтэй одоо очир эрдэнтэй алмаазан ингээд идлэлээсээ өгөхөр охин нь алах хийчихэд идэв гинэ. Алга хийчихэд алга болгочдөг. Тий. Алга болгочдөг нэг тийм одоо юу гэдэг чинь нэг нандиндгүй юм уу та. За тэгсэн чинь баг нь болохоор бүр нандиндхийн дээдэр нандигна заяа хин хэрхэн хийв хизээ хийв гарын ямар ажиллагаа оров үн цэн нь ямар уу гэл ингээд бүр нарийн судлаад ингэж нандиндаг болохоор би баг охиндоо одоо өөрийнхөө ингээд үн тэдлийг ингээд гэрээсэлж байна гэлээгээд би том охиноо ингээд одоо чи яг хэллээс та алга үзэд байгаа юм байхгүй том охин бит хоёр бол үнэхээр дотн харилцаатай сүүлд гэхэд бит хоёр хамтдаа юм хос шивээс илгсэн энийг хар гэж үзүүлсэн гэнэ. Тэр шивээс ир чинь би яах юм гээл. Охин нь нөө. Охин яах юм гээл. Тэр их одоо чагаал ах та би л тэгж бодож байна. Үнэт идлэл өгөөгүй юм байж нэг муу шивээсээр яд ингээд өө. Тэгтээ мэдгүй л дээ одоо тэгээд дотор нь одоо юу боддог гэдгийг мэдгүй. Ямар ч гэсэн одоо тэгээд одоо энэ дотор ч асар их тооны очир эрдэнэ буюу алмаз одоо үнэт идлэл байгаа юм байна. Тэгээд одоо бага охин 19 настай охин ямар ч тач ээж байгаа үнэт идлэлүүдийг авах нь тодорхой болоод ингээд Брук Шилдс гэдэг нэр тренд дээр орж иржээ. Зя дараагийн Америк нэгдсэн улсад бас нэг тренд сонирхолтой тренд орж ирсэн байна. Скотт Бесент гэдэг хүн 20,000 айлтгаар Америк нэгдсэн улсад тэргүүлж байна. За Скотт Бесент гэдэг хүн бол ийм очиртой хүн. Америк нэгдсэн улсын энэ чинь үнэт Treasury гэдэг чи одоо юу гэдэг вэ? Сангийн яам. За ер нь манайхаар нэр сангийн яамны сайд л юм да. Treasury Secretary Скотт Бесент гэдэг сангийн сайд нь юм байна. За тэг яагаад орж ирсэн шалтгаан бид хоёрын нэг ахтай нь холбоотой. За танаа ахтай л ахтай. Хоёуландаа нь холбоотой. За яасан гэсэн чинь Скотт Бесентийн Илон Маск хоёр чинь энэ хаасан 4 сард муудалцчихсэн байна. Ер нь ам мөрөөсөн. Скотт Бесент бол өөрөө ямар учиртай хүн бэ гэхээр Жорж Сорс. За Жорж Сорсын бүр хувийн туслах нь хамгийн ойрын хүн нь за түүний мөнгийг хяндаг хедж фонд гэж нэрлэдэг шүү дээ. Менеж хийдэг байсан ийм одоо хүн байна л та. За харин Илон Маск бол манай ах бол Жорж Сорсих ер нь эднээс олон нийтэд одоо юу хийдэг хулгайцлыг хийдэг янз янз болохгүй юм хийдэг гэл жоохон дайраад байдаг. За эднээс бол хоорондоо мөргөлдөд байдаг. Энэ хоёр ч хоорондоо бүр нэлээд ширүүн мөргөлдсөн юм байна. Хоёулаа одоо Трампын засгийн газарт цуг халав хаагаад байдаг. Тухайн үед л дээ. За тэгсэн чинь сүүлд Вашингтон Постын нийтлсэн одоо нийтлэл нь сүүлд илрээд одоо хүмүүс гайхшруулад байгаа маань. За сүүлд 2-7 хоногийн өмнө Илон Маск нэг нүүр нь хар болсон, нүд нь хар болсон харагдсныг санаж байгаа хэрэг. Тэгчээд хүүхэд нь цогцсон гэдэг хүүхэд ямар ч хүчтэй цогтдаг юм те. Зөвхөн үлээсэн юм биш үү гэж хүмүүс тэрэн дээр бас бодоод үлдсэн. За тэгсэн чинь ер нь Илон Маск ч хүү хөшигний хараар зүгээр зодоо модоо хийдэг юм байна. Амар юм болт юм байна энэ чинь. Скотт Бесент гэдэг одоо энэ төрийн нэр ингээд өвчөө энэ чинь сангийн яамны сайд те. За энэнийг одоо рагбигийн тоглогчиг бүр одоо ордон дотор мөргөж унгасан гэж байна. Мөргөж одоо манайхаар бол бас давхар амна гэж ярьдаг шүү дээ. Давхар ам гэсэн. Яалтгүй танаах юм шүү. Давхар амаа зодоо модоо ийгэж яваад байдгийн юм шиг байна. Ер нь бол. За тэгсэн чинь танаах юу гэж хэлсэн мэдхүү. Харчаад за арай гэсэн. Бүр ингэж дэгстүүлэг үздэй. Дэгстүүлэг үү. Тэгээд энийг харчаад too much гэдэг нь танаах чинь бол хэр оргийн юм too much шүү дээ. Энийг харчаад за арай.
Нэрэ Трампын хувьд нэрэ too much гэхээр юм Too much бэ. гэхээр за арай болооч байна. За тийм юм одоо хөшгөний хараад болсон байна. За тэр нь хожимо ил болчоод хүмүүс одоо тэр нөгөө бүр рагбигийн тоглогч ингээд давхар хамж дайрсан гэдгийг нь хүмүүс ингээд эргэж яриад тэгээд одоо яриа болоод байгаа юм. Тэгээд магадгүй ил маск ч ерэн зодон цохоо ингэж яваад дим шүү. Энэ чинь нэг Марк Цукербергт зодтолдох төгсөн шүү бас. Тэгсэн штэ нөгөө бүр бараг нөгөө нэг рингийн дотор үзчихвэл үзчихээ. Асуудлыг шийдээд ерөөсөө хэрүүлээд болохгүй бол ерөөсөө зодолтоо шийдчихдэг бас арга байна. За хин ялсан шүү. Нэрэ тэр ингээд нүд нь яг энтэл дээр ингээд нөгөө харлаад хөхөрцөн. Тэгсэн манай хүүхд намайг зөгцөн гээл иччихгүй л яриад яваадсэн чинь одоо тэгэл одоо юм шүү гэдэг. Ерөнхийдөө бол нөгөө капитал хийлгүй төрийн ордон дотор бол бужигнуулаад явчихад юм шүү дээ. Бужигнуулаад явчихад юм шүү дээ. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл. За энэ Tinder гэдэг аппликейшнтэй холбоотой мэдээлэл Британд орж ирсэн. За яадаг аппликейшн юм. За ингээд өөрөө эхэлт юм аа нэ гэж. Зүгээр л асууж юуны айлгүй мэлгүй додгод. За Tinder гэж танилцах аппликейшн гэдэг. За энэ бол ингээд монголчууд бол бас нэлээд хэрэгэлдэг гэж би бодоод байна. Тэгээ би түрүү ингээд зарим нэг хүмүүсээс асуусан чинь зарим хүмүүсээс хэрэгэлдэг гэж хариулж илээ. Тэгээ тэр нь ариггүй биш үү заяа. За ингэсэн Tinder дээр нэг ийм одоо шин одоо юу гарч ирсэн юм одоо үйлдэл гэх юм уу юу гэх юм фильтр шүүлтүр заяа. Би бараг тааж. Би бараг юу нэмсэн мэдчих байгаа шүү. Юу юм? Өндрийн нэмжих. Мэдсэн үү чи? Бараг мэднэ нэмэгдсэн байлээ. Юу нэмэгдсэн байлээ гэдэг. За ингэсэн Tinder дээр одоо өмнө нь бол ийм юм байдгүй байсан. Өмнө нь болохоор Tinder одоо өрсөлдөгч гэдэг. За Bumble юу? Bumble тэгээ Hedge за би одоо нөгөөдөлх нь нэрийн сандгүй. За эдгээр дээр ингээд өндрөөр нь ингээд фильтрддэг байсан юм байна. Тэгсэн чинь энэ одоо өндрөөр нь фильтрнэд би удахгүй тайлбарлан заяа. Tinder дээр орж ирээ. За тэгээд ялангуяа одоо яг энэ ингээд шинэ одоо энэ одоо үйлдэл шүүлтүр нь зөвхөн Британи тэргүүтээ цөөн хэдэн оронд туршигдж байгаа юм байна л да. Жишээ нь одоо Монголд бас байгаа гэсэн үг юм ба шүү дээ. Тэгэхээр за ингэнэ. Одоо эмэгтэйчүүд ч юм уу те эрчүүтэй танилцахдаа өөрийнхөө ингээд таалагдж байгаа залуу хайхтаа метр 80-аас өндөр гэж хайх юм бол метр 80-аас доошоо өндөртэй залуучууд тэр бүсгүүд харагдахгүй болох юм байна. За ингэж гарч ирснээр энэ нь ингээд хоёр талтай байдлыг үүсгээд байна л да. Ягаад тэр намхан эрчүүд яачаад байгаа юм бэ гэдэг заяа одоо намхан эрчүүдийн эрч өрчөгдөөд байна гэдэг нэг үнцэг гарч ирж байгаа бол нөгөө талд нь одоо хин хинийхээ цагийг үргэхгүй. Тэр тусмаа намхан эрчүүдийн хувьд энэ сайн талтай. Ягаад гэхээр өндөр залуу сонирхоод байгаа ярина намхан эрчүүдтэй ингээд уулзаач юм уу цагийг бараад магадгүй ингээд уулзсангуудаа голоод тэгээ өөртөө ихтгэлд нь нөлөөлөд байдаг бүсгүүчүүдээс та нарыг хамгаалж байна гэдэг юм хоёр үнцэг гараад ирсэн яваад байна л да. Нэлээд бас эмзэг сэдвийг дэвэргээд бас асуудал болгоод байгаа юм байна. За энэ эмэгтэйчүүд л та илүү өндрийг ашиглаад байгаа. Тэнгүүд нь эрчүүд нь зарим нь түүл жинг оруулалтаа моруулалтаа гэж янз янзын юм ярьцгаагаад байгаа юм билээ. Тэгэл нэг хэрэгэл зөөр нэг хэрэгжилж чадахгүй бас дундаа бүх эрэлтэй. Одоо жишээ нь ингэж гинэ өмнө нь тэр нөгөө өндрийн шүүлтүр байхгүй байх үед нь одоо метр 67-той залуу заяа одоо өөрөөс нь жоохон өндөр бүсгүйтэй Tinder-ээр танилцаад уулзаа тий биендээ ингээд маш их таалагдаад одоо бараг ингээд гэрлэн суух дээр явж байгаа юм байна л да Америк залуу шүү заяа. Гисэн чинь хэрвээ өндрийн шүүлтүр байсан бол бит хоёр ингэж бие биенийг олохгүй байх байсан юм аач гэдэг юм уу тий ийм бас үнцэг гарч ирж байна. За тэгсэн чинь одоо би энийг чи яг одоо баруунд одоо намхавтар залуучуудыг king гэж нэрлэдэг байдаг. Short king буюу намхан хаад гэж нэрлэдэг байдаг тий. Тэгэнгүүт намхан хаадын эрх ашиг бол намхан хаадын эсрэг дайн зарлж байна Tinder гэдэг ийм одоо үг бас нилээ яваад илээ. Шуугууллаа хаа тий. Хэрүүлийн одоо алин болж өрөөд байна. Tinder бол за хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ амьдралыг тань хэлбэрчилж, ажлыг тань хөнгөвчлөх Mobi AI хамтран ажиллаж байна. За Mobicom маань бүр улам бүр сайжирсаар байна өө зүр өргөн хүрээх хамраа тий. Mobicom аппликейшн ажил амьдралынхаа олон талбарт гарч ирдэг асуултад хариу авах, интернет хайлтыг оновчтой хялбар хийхэд тань туслах хиймэл оюун буюу Mobi AI-тай боллоо. За. Тэгэд аппликейшны нэгэд Mobi AI-г хувийн зөвлөх, багш, найз шиг ашиглан цагаа хэмнэн бүтээмжээ нэмэх боломжтой болсон. За энэ дээр одоо өгөгдөл боловсруулах, контент бэлдэх, төлөвлөгөө гаргах, мэдээлэл нэгтгэх, алтаа шалгах. Одоо магадгүй ингээд те жаахан яруу бичсэн одоо ингээд текст бай гэж бодъё л доо. Энийг илүү боловсронгуй найруулга сайтай болгох
гэх мэтчлэн бүр ингээд бүх үйлдэлийг Mobicom-ийн хиймэл оюухан хялбарчлаад өчлөө. Нэг ёсондоо манай хиймэл оюухаг болох нь шүү дээ Монголын тий. Тэгээд энэ бүр ингэнэ гэж шүү дээ. Файл оруулаад Mobi AI л ингэж болох юм байна. Doc юм уу PDF файл гэдэг шүү дээ. За унших, ном, сонин бүгд ихэнх нь PDF-ээр байдаг. Эсвэл янз янзын doc баахан мэдгүй одоо уулзалтын төлөвлөгөө янз янз юм байдаг. Бол энэ файлаа шидэд надад энийг ерөнхийдөө юу болоод тайлбарлаад үг. Эсвэл энэ дээр үндэслээд хариу мэйл бичээд үг гэхэд л бэлдээд өгөх хэтэл шууд бэлдээд өгөх юм байна. Яа, энэ бүрээстэй тий. Би тэгвэл яхаа нэс нэвтрүүлгийнхаа зохиолыг өгснөө хэм зохиол бичиж өгөх юм шүү. Яа, маргаашийнхаа hot topics-ыг Mobi AI-аар хийлгэнэхгүй. За 5 сарын 31 хүртэл өдрийн лимит заалгүй ашиглах боломжтой байсан. Гэхдээ одоо бол Mobicom AI руугаа ороод бас ингээд аппликейшн руу ороод Mobi AI-ных нь шүү дээ. Тэгээд үйлчлэгийг авах боломжтой болжээ. За тэгэхээр Mobicom-ын дугаар бол 22. За та илүү дэлгэрэнгүй мэдээллийг асуумаар байвал 22 руу ярьж асууж болох нь. За өөр операторын дугаараас бол 1800 нэмээд 22 руу ярина. За Mobicom-ийн хамгийн гол нь аппликейшн давтаж аваад Mobi AI та бүхэн ашиглаарай. За зарим AI-ыг одоо юу юм төрлүүдийг ашиглахад хандах газаргүй хэцүү байдаг бол Mobi-д шууд хандаад ярьж болох нь бас маш том давуу тал гэж болж байна. Ойлгохгүй байгаа зүйлээ бас асуугаад ашиглаад яваарай. За энэ хүн мэдэж ирэг амьдралыг тань хэлбэрчилж ажлыг тань хөнгөвчлөх Mobi AI манай нэвтрүүлэгт хамтран ажиллаа. Баярлалаа. Комент орж ирсэн байна. Чулуунбат орсонд орж Аригууны ах эго өндөртэй гэсэн байна. За Аригууны ах хавар зодуулсан шүү гэж чинь. Бас хинт зодуулсан юм. Юу зодуулсан юм болоо. За ер нь эго өндөртэй байсан ч манай ах бол хийсний хийчтгэлтэй голно. Тийм хоосон юм биш. Яг үйлдэлээр үзүүлж чаддаг. Йоо бүр бүр хэдэн төгрөг авцсан. Гүн яах юм манай ах ч дэлхий багтчих. Ангараг ярьчихна. Йоо алнаа. За үнэн чадж байгаа юм үнэхээр аргаалгаа. Одоо ил маскгүй юм байхгүй болчиход байна шүү дээ орчин цагт л. Дараагийн мэдээлэл рүү орцгоё. Дараагийн мэдээлэл чам дээр явж байгаа. Би штэ. За Happy Lame гэдгээр алдартай нэгэн TikTok-чныг бүгдээрээ санаж байгаа. Ингээд байдаг. За энэ хараач нэг залуу байдаг шүү дээ. Happy Lame гэдэг хамгийн алдар 167 сая TikTok тагчтай нь. Ер нь бүр ингэ супер одолцсон тийм одоо TikTok-ч байдаг шүү дээ. Гэтэ хийдэг юм нь ердөө ийм зарим хүмүүс их мангараар видео оруулах юм аа. Ойлгомжтой зүгээр л онгойлгоч болох юм дээр ингээд нөө үндэг би чамд гоё арга зааж өгөө. Үнгийг яаж зүг харуулах вэ гэснээр ингэснээр нэг сони юм хийж мэддэг зүгээр ингээд эргүүлж болох юм дээр. Тиймэрхүү одоо тэнэгдүү гэх юм уу хөгжилтэй ийм видеонуудыг сонгож аваад ингээд хийчих штэ гэл одоо харуулдаг нэг алдартай TikTok-ч юм байдаг. За энэ бол орчин цагийн маш онцгой инфлюенсеруудын нэг. Happy Lame-ыг Америк нэгдсэн улсад Лас Вегаст жахад нь нөгөө ICE цаг ажлын албаных нь барьж аваад гаргасан. Хүчээр гаргах гэж оролцсон. За тийм хэрэг бандсан байна. За тэгсэн чинь үнэхээр бас Happy Lame бол 2022 онд Италийн иргэншил авсан юм байлээ. Уг нь бол Сенегал гаралтай ийм залуу, Африк гаралтай залуу байжгаад Италийн иргэн болоод за уг нь бол албан ёсны зөвшөөрөлтөө визтэйгээр Америкт байсан Лас Вегаст байж 37 дахь өдрөө байжсэн. Виз нь бол 90 хоног болоод дуусах байтал 37 дахь өдөр нь та ингээ хууль тусаар орчих ингээд төлөвлөж гаргах гэж оролдоод за одоо ингээд сайн дураараа гараа гэж санал болгосон. Тэгээд яг одоогор бол яагаад гаргах гэж оролцсныг нь бол бид нар бол нарийн мэдгүй байгаа ч юу гэж хамгаалж байгаа гэхээр магадгүй паспортын хугацаанд дуусах ч юм уу янз янзын нөхцлөөр хугацаа итэрсэн байх магадaltaй. Визний хугацаа биш өөр ингээд нөхцлөөр тэгээд хүчээр таныг сайн дураараа та одоо ингээд манай улсаас гарна уу гэсэн тийм байдлаар хөөж байгаа юм байна. Ерөнхийдөө бол албад нь л гаргаж байгаа юм байна шүү дээ. Тэгтээ тодорхойгүй. За тэгээд ууг нь бол Happy Lame-ийн өөрөө юу гэж байгаа гэхээр визний хугацаа өтрөөгүй юм чи 90 хоногийн визтэй байсараад л ягаад ингэж юм бэ? Зүгээр сайхан Лас Вегасаар зугаалж хатна очоод ийм цагдаагийнхан юу одоо цагдаагийнхан юм хүчнийхэн орж ирээд ийм асуудал үүсгэсэн юм байна. Танихгүй юм болов уу? Танихгүй л байгаа хта баг. Харин тийм баг тий. Одоо энэ чинь долларын сая төн шүү дээ бурхан минь. Лас Вегаста жоохон мөнгө болол аавна үсттэй. Одоо энэ чинь асар нэр хүнтэй дэлхийд дээр танихгүй хүн байхгүй тал Америкууд л болсон танихгүй. Америкчүүдийн хувьд болохоор энгийн нэг дүүний хар арьстал харагдаж байгаа юм л та. Энгийн л байдаг л хүн харагдаад байгаа юм байна л та. За дараагийн мэдээлэл.
За дараагийн мэдээлэл энэ одоо Уэлсийн хунтайж Вильям бас тренд дээр ороод ирсэн. За гэхдээ Вильямын хувьд нэлээд албаны шахуу мэдээлэлээр орж ирлээ. За Монако хотод эдгээр өдрүүдэд цэнхэр эдийн засаг санхүүгийн чуулган гэдэг одоо ийм уулзалт болж байгаа юм байна. За За энэ чуулганы үеэр одоо Уэлсийн хунтайж Вильям ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр одоо манай гаригийн одоо цэнхэр эдийн засаг буюу тэнгис далай нүдэн дээр ингээд одоо хордоод, бохирдоод бид нар магадгүй ингээд одоо бүрэн бүтэн байгадлаар нь харж хамгийн сүүлд одоо харж байгаа хүмүүс болж магадгүй гэсэн ийм мэдээлэл хийсэн байна л да. Тэгээд яг одоо болохоор энэ Монакогийн одоо хааны гэр бүл буюу Гримальди хааны гэр бүлийн нэрээр буюу Гримальдигийн нэрээр нэрлэгдээд байгаа энэ одоо чуулган дээр хунтайж Уэлсийн хунтайжийн хувьд болохоор англи болон франц хэлээр мэдээлэл хийсэн. Одоо үг хэлсэн. За үг хэлэхдээ болохоор яг манай гаригийн одоо энэ амьдралд бол яг энэ далай тэнгисийн эрүүл нөхцөл байдал хамгийн чухал гэдгийг бүгд ингээд одоо анхааралтай аваад магадгүй ингээд одоо өмнө нь тийм үү одоо энэ болохоор хунтайжийн хэлсэн үгнээс өөр шүү. Өмнө нь болохоор уур амьсгалын өөрчлөлт гэж бид нар ч одоо сүүлийн 10 гаруй жил нэлээд явлаа шүү дээ. Хүлэмжийн ялгарлаа бууруулаад ихгүй бол одоо ингээд дэлхийн дахны агаартай за дээшээгээ озоны давхар гэх мэтчлэн ярьж исэн бол одоо болохоор ингээд далай тэнгис рүү анхаарлаа хандуулахгүй бол ингээд манай гаригийн те одоо хүчил төрөгчийн баг тэн хагасыг шахуу ингээд гаргадаг яг энэ одоо ус тийм үү их усны нөхцөл байдал маш их муудаж байна гэдэг тал дээр хүмүүсийн анхаарлыг хандуулахыг зорж байна гэдэг ийм мэдээлэл хийжээ. За дараагийн мэдээлэл Италиас холдохгүй маань Италид нэгэн сэдв бас анхаарлын төвд байгаа юм байна. Италид афлюенца референдум гэдэг хайлт 200 мянган хайлтаар Италид тэргүүлж байна. За мөн Хабинамелэм бол Итали өнгөсөн 50 мянган хайлтаар Хабилэм бас Италид хоёр зөвж байгаа бол нэг зөвж байгаа асуудал нь референдум буюу олон нийтийн санал асуулга Итали явуулж байна яг одоо. За энэ ямар сэдвэрэ гэхээр за Италичууд чинь цагаачлалын асуудалтай их хатуурхаад байгаа. Ер нь ард түмэн нь бол энэ цагаачлалыг зайлуул илүү хатуу бай гэдгийг шаарддаг байдаг бол яг бодит байдал дээр эн чинь орж ирээд ажиллаж байгаа эдийн засгт тус болгоод байдаг. За ингээд Италийн хуулиар бол олон тийм юу гэдэг юм бэ? Залтууд гэдэг юм л да. 5 сэдвээр одоо санал асуулга явуулах оролцсон Итали нь. За тийгээд даанч энэ санал асуулга нь одоо юу хүчингү болж байгаа юм шиг байна. Санал асуулгууд олон нийтийн санал асуулга хүчин төгөлдөр болохын тулд 50% дээр нэмэх нэг хүмүүс оролцсон байх ёстой. Гэтэл яг одоо юм байдлаар 22% хавцаа буюу хаа байсан тэрэнд хүрэхгүй. 50%-ийнхаа 50% нь ч хүрээгүй шүү дээ. 50% нь ч хүрээгүй. Ийм байдлаар санал асуулга нь өндөрсөн байна. За яагаад вэ гэхээр Италийн иргэн биш хүн орж ирээд 10 жилийн дотор 10 жил амьдарч иж одоо иргэний авах одоо залттай байдаг. Энийг 5 жил болгож бууруулъя гэдэг нэг залт байгаа да. За Итали Италид ирээд амьдарч байгаа хүүхдүүд бас ингээд нөө иргэншил авахд бас илүү хөнгөвчлөх гих мэт энэ орж ирж байгаа цагаачлж байгаа хүмүүстэй арай зөөлөн хандах ийм одоо санал дээр санал хураалт авсан боловч ийхүү энэ бүтүүлгүүтлээ. За тэгэхээр Италиуд бол бас ер нь цагаачлалын асуудалтай маш хатуу байр суурьтай байх хэвээр байгааг ийхүү харуулж байна те. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Folio Forte 800 фолио хүчил хамтран ажиллаа. За мөн амьдралыг тань хэлбэрчилж ажлыг тань хөнгөвчлөх Mobi AI хамтран ажиллаа сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.